Хэлсэн 2024 оны сүүлээр одоо нэр дэвшигчдийн мэдээлэл зарыг аваад тэгээд байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах нь одоо 25 оны 11 сар чөлөө ер нь нэлээд хожуу байгуулагдсан. Тэгэхээр энэ асуудлыг дахиад хоош нь явуулмааргүй байна. 6 сарын 22-нд яагаад дахиад ингээ 20 хоногийн дараа зохион байгуулагдахаар 5 тавигдчихж байгаа юм бол олон нийтэд зарыг нийтэд одоо мэдээлэх энэ хэд хоногийн хугацаа байгаа бол тэгээд тэрэнд нь одоо тулгаж энэ сонсголыг зохион байгуулах хугацааг нь жоохон найшин татмаар байна. Тэгэхгүй бол одоо 6 сарын 29-нд байхаа хаврын чуулганы нөгөө 75 хоног чинь дуусчихж байгаа, дүүрчихж байгаа шүү дээ. Тэгэхээр дахиад нөгөө хугацаа байхгүй чуулган дуусчих үедээ. Тэгэхээр энэ чуулганыхаа хугацаанд дуусгамаар байна. Энэ асуудлуудыг дахин хоош нь татмааргүй байна. Тэгэхээр нийтэд мэдээлэх хугацаа нь яг хэд байх ёстой энэ хуулиар. Тэгээд тэрэнд нь тулгаж сонсголынхаа хугацааг нь тавьдах уу? За баяраар гишүүн асуултанд хариулна. За асуулт асуух гишүүдийн нэрсэнд Батмарын энэхүү гишүүний нэрийг нэмж оруулна уу? За баяраар гишүүний микрофоныг нэ хариулт. Яг нэг 7 хоног л найшин татах боломж бол байгаа гэж харж байгаа. Ер нь бол 14-өөс 21 хоногийн хугацаанд сонсголоо зохион байгуулах тоогдох шүү дээ. Наача хуулийн заасан хугацаатай шүү дээ. Тий, хуулийн заасан хугацаатай байна. Тий. За хурлын тамирын газраас хатантуул дарга нэмж мэдээлэл өгье. Тодруулах өгье. Аль микрофоныг нэ. За ажлын хэсгийн эндрийн микрофоныг нэ. За улсын хурал тамирын газар хатантуул дарга. За микрофон нээсэн шүү. Ариун зээг гишүүний асуултанд хариулъя. Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 121-11-т энэ хуулийн 121-2 заасны дагуу сонсголын товыг нийтэд мэдээснээс хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд сонирхож итгэдээс тухайн сонсголын асуудлын талаарх саналаар цахимаар эсвэл шуудангаар хүлээн авах бөгөөд нэр хаяггүй саналыг бүртгэхгүй гэж бас нэг заасан байгаа. Мөн түнчлэн 121-р зүйлийн 13-т энэ хуулийн 121-11 буюу сая заасан 14-өөс доошгүй хоног заасан хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор сонсгол явуулна гэж байгаа. Тэгэхээр 21 гэдэг бол хамгийн наатлын хугацаа. За айгуу тодорхой хариулт өглөө шүү. За Батмар За ариун зээг гишүүн тодруулъя. Тэгээ 15-ны 7 хоногт болохгүй гэсэн үг үү? 14 гэдэг чинь одоо өнөөдөр 6 сарын 2-нд тэгээ 15-наас хойш нэг 7 хоног ч гэсэн наашлуулах боломжгүй юу? За боломжгүй юм байна. За